Оройн төргийн хэмжигчтэй амны үе зочны ярилцлага хийж байна. Энэ удаагийн зочноор бид улсын их хурлын гишүүн Мэгд Доржийн Бачингийг урьж оролцуулж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ бас оройн төргийа. Тэгэхээр би таныг одоо улсын их хурлд сонгогдоод ердөө 2 жил хүрэхгүй хугацаанд бас нэлээд одоо өнгө төрхөө олцсон өөрийн гэсэн имижтэй болсон гишүүдийн тоонд одоо таныг бол хэвлэлийнхэн оруулаад байгаа л да. Яагаад тэгэхээр одоо юу гэдгийг өөрийн гэсэн одоо байр сууриа илэрхийлж чадахгүй байгаа зарим гишүүд бол намын даргын үгээр ч гэдэг юм уу ерөнхий сайдын үгээр дуурайд идэг байхгүй юу? Та бол харьцангуй арай өөр өнгөсээр дуурайд идэг. Энэ юутай холбоотой вэ? За би хувьдаа бол одоо юу гэдгийг Бачим гэдэг хүн сүүлийн 2 жилийн хугацаанд өөрийгөө өөрчлөөд нэг шинэ хүн болцсон гэж бас бодохгүй л байна л да. Ер нь яг хуу өнөөдрийг хүртэл миний хийж байгаа ажил бол 95 онд их сургууль төгссөнөөс хойш олон улсын харилцаа, улс төр судлалын чиглэлээр ажиллаж эхэлсэн. За өнөөдрийг хүртэл одоо судалгааны байгууллагад 10 гаруй жил ажиллалаа, гадаад харилцааны салбарт ажиллалаа, ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллалаа. Өнөөдрийн хурлын гишүүн хийж байгаа ажлынхаа ингээд байрыг солиод яваа боловч үндсэндээ миний хийж байгаа ажил ерөөсөө өөрчлөгдөөгүй л гэж боддог би өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд. Үндсэндээ бол олон улсын харилцаа тийм ээ. Монгол улс хөрш орнуудтай харилцааны асуудал, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын асуудал, төр засаглалын холбоотой асуудлаараа судалгаа хийж ирсэн ажлаа үргэлжлүүлээд явж байна. Тийм учраас би түрүү хэлсэн тийм ээ. 2 жилийн хугацаанд Бачим гэдэг хүн шинээр бий болсон гэдэг дүгнэлттэй бол бас би бол өөрөө жоохон эргэлзэж байна. Тэгэхээр улс төр судлаач хүн учраас одоо хизээ хаана нь яаж дуурхаа бас сайн тооцдог болоод та харьцангуй өөрийн гэсэн имижтэй болсон болов уу гэж ойлголоо. Гэхдээ яг хуу хизээ хаан дуурхаа тооцох гэхээс илүү ер нь бол улс төрийн шийдвэр гэдэг бол тухайн хувь хүний одоо өөрийнхөө төлөө хийж байгаа алхам биш. Энэ бол цаана улс орн маш олон хүмүүс ард иргэд тийм ээ. Улс орны амьдралд нөлөөлж идэг шийдвэр учраас би хувьдаа бол ер нь судалгаатай байх ёстой л гэж боддог. Тэгэхээр Орос хятадын төрийн тэргүүнүүд айлчлаад удаагүй байна л да. Тэгэхээр энэ үед та бас таны бичсэн нэг нийтлэг би уншаад бас их олзуурхсан. Юу гэхээр энэ хоёр хөрштөөгөө харилцах харилцаа маань шинэ төвшөнд гарч байгаа нь өөрөөр хэлбэл одоо энэ Украиний асуудлаас болоод дэлхийн улс томоохон гүрнүүд одоо хуваагдаад байгаа энэ нөхцөлд Монгол улс аль талд нь барих вэ гэдэг маш одоо эвцэгтэй үед ирээд байна гэж та онцлсан байсан л да. Яг өнөөдөр ингээд өнгөрсөн 20 жилийг дүгнээд өнөөдөр харах юм бол олон улсын харилцаанд үнэхээр өөрчлөлт гарч байна. Зөвхөн Украиний нөхцөл байдлаас хамаарч байгаа юм биш л те. Ер нь өөрөө одоо олон улсын харилцаанд жишээлбэл яг өнөөдөр бол дэлхийн хамгийн хүчтэй их гүрэн том гүрэн бол Америк нэгдсэн улс тийм ээ. Нөгөө талд нь манай өмнөд хөрш 8 дахь хятад ард улс бол Америктай зэрэгцэх, өрсөлдөх хэмжээнд ингээд хүчтэй орн болж эхэлж шít одоо эдийн засгийн хувьд тийм ээ. За дэлхийн улс төрд нөлөөллийн хувьд хүчтэй одоо улам идэвхтэй тоглогч байхыг мэрэж байна. Батламгаалах одоо хүчин чадвар нь улам нэмэгдэж байна. Хамгийн том өөрчлөлт бол өнөөдрийг хүртэл саяхан болтол хятадын удирдлага солигдтол хятадын гадаад бодлого өөрөө Дэн Сяопин гэх хятадын том удирдагч тийм ээ. Дэн Сяопины одоо захиас болгож үлдээсэн ерөнхийдөө гадаад бодлоготой тийм даруухан бай. Бусдыг ажиглал манлайлах гэж бити яар гэдэг ийм чиг баримжааг баримталж ирсэн. Одоо ингээд ажихад бол хятадын гадаад бодлого тухайн одоо тэр үеийн өнгөрөөд илүү идэвхтэй үе шат руугаа орж байна уу? Америк нэгдсэн улстай өрсөлдөх шинжтэй болж байна уу тийм ээ гэдэг нэг хандлага нэг талаас нөгөө талаас ерөөсөө улс төрийн тогтолцооны дахиад өрсөлдөөн гарч ирж байгаа гэж харж байна. 90 оноос өмнө бол капиталист социалист хоёр нийгэм өрсөлдөж байлаа тийм ээ. Өнөөдөр тэгвэл улс төрийн тогтолцоо ерөөсөө арчилсан байх ёстой мó арчилсан биш байх ёстой мó гэдэг. Заавал арчилсан байх ёстой мөгүй юу тийм ээ. Заавал өргөндийн загварын Америк загварын арчлаар явах ёстой мөгүй юу гэдэг ийм маргаан мэтгэлцээ газар авч байна. Ялангуяа манай өмнөд хөрш арчилсан тогтолцоотой биш. Нэг намын удирдлагатай мөртлөө улс орноо ийм богино хугацаанд өөдөн татаж болж байна гэдэг чинь заавал арчилсан биш замаар улс хүмүүс хөгжиж болно гэдгийг харуулж байна гэдэг ийм одоо дүгнэлт бий болж байгаа юм л да. Тэгэхээр их гүрнүүдийн хоорондын хүчний тэнцвэрийн өрсөлдөөнөөс гадна ерөөсөө улс төрийн тогтолцоо ямар байх ёстой юм бэ гэдэг одоо ийм өрсөлдөөн зарим талаар арчлыг үгүйсэх ийм хандлага олон улсын тавцанд цаанаасаа бий болж байна. Яг энэ үед Украины геополитик өөрөө асуудлыг одоо нэг зааг болгож хагалж байгаа их том үйл явдал болж байгаа юм л.
Тэгэхээр яг энэ бүс нутагт Европын нөлөө хүчтэй байх уу? Эсвэл зөвлөлт холбоот улс хүчтэй одоо зөвлөлт холбоот улсын хуучин одоо нөлөөний хүрээг Оросын холбооны улсад хэлэх үү гэдэг ийм өрсөлдөөн явж байгаатай давхцаж байгаа. Тэгэхээр Украин бол Европ талдаа хүн амын нэг хэсэг нь Европ талдаа илэхтэй, нөгөө хэсэг нь Орос талдаа илэхтэй. Тэгэхээр энэ өрсөлдөөн донд Украин өөрийн тэмцлийн том талбар болоод тэгээ өрсөлдөөнийг дагсан одоо өрөндийн орнууд Оросын хоорондын зөрчил нэмэгдээд ирэхээр дахиад манай умар төрш өрөндийн орнуудтай дахиад өрсөлдөөнд орж байгаа энэ нөхцөл байдал бий болчих. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч одоо Монгол улс бол хоёр их гүрний дунд оршдог улс орн. Хоёр хөрш маань өрөндийн орнуудтай улс төрийн хувьд тийм ээ. За зарим талаар цэрэг дайны хувьд ингээд өрсөлдөөний нөхцөл байдалд ороод ирэхээр бид нарт байсан нөгөө хинтэн ч харьцаж болдог тийм таатай нөхцөл байдал чи яах вэ гэдэг асуудал бий болж байна. Тэгэхээр одоо гол асуудал бол энэ байлаа. Тэгээд энэ үед бол хоёр хөршийн удирдагч ирээд өөрсдийнхөө одоо Монгол руу хандсан бодлогоо илэрхийлээд явна гэдэг бол маш чухал үйл явдал байсан. Тэгэхээр Монгол улс хоёр хөрштөөгөө ингээд илүү дотносоод эренгүүт нөгөө 3 дахь хөршин асуудал орхигдоод ирж байгаа болов уу гэж ойлгодод. Өөрөөр хэлбэл Монгол улс Америкийн нэгдсэн улстай 3 дахь хөрш байна гэд хэдэн жилийн өмнө зарлалсан. Тэгэхээр энэ байр сууриас баг зэрэг ухрах шаардлага гарч ийн гэж ойлгож байна уу? Яг нь тодорхой хэмжээгээр их гүрнүүдийн өрсөлдөөн ихсхийн хэрээр манайд одоо Монгол улсад одоо бусад 3 дахь том орнуудын нөлөөг бага байлгах сонирхол бол нэмэгдэнэ. Гэхдээ бидний зүгээс хэрвээ бодлогоо зөв ойлгуулад явах юм бол бас боломж байгаа. Яг гэвэл Монгол улсын 3 дахь хөршийн бодлого бол хоёр хөршийг одоо харилцаагаа одоо багасгах 3 дахь хөрштэй харилцааг товоолох гэсэн бодлого биш шүү дээ. Угаасаа 3 дахь гэдэг чинь өөрөө бас нэг тоо дугаар шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоёр хөрштөөгөө аль болохоор тэнцвэртэй харилцгийг дараа нь бас 3 дахь орнуудтай харилцаа гэсэн ийм бодлого. Тэгвэл 3 дахь орны бодлогыг 3 дахь болохоор нь бид нар ач холбогдол хүү гэж үзэж байгаа юм биш. Хоёр хөршийн бодлого чухал. Гэхдээ 3 дахь орнуудтай бол бид нар улс төрийн арчлалаа бэхжүүлэхийн тулд эдийн засгийн одоо хөгжил дэвшил, шинэ технологи тийм ээ, хөрөнгө оруулалт, хуулийн засаглал энэ бүх юмыг бий одоо Монголд хөгжүүлэхийн тулд бид нар 3 дахь хөрштэйгээ харилцах асуудал манай үндэсний эрх ашигаас уран гарч байгаа. Энэ бодлого бол одоо Америкийн нэгдсэн улстай ч юм уу Европын холбоотой нийлээд тэдний цэргийн баазыг Монголд авчираад хоёр хөршөө эсрэг ажиллах гэсэн бодлого явагдаас биш. Тэгэхээр миний бодлоор бол яг манай хоёр хөршийг ойлгодог, сайн ойлгож байгаа. Монголын 3 дахь хөршийн бодлого бол ямар нэгэн байдлаар бидний эсрэг чиглэсэн бодлого биш ээ гэж. Тэгэхээр энэ бодлогоо ойлгуулад хоёр хөрштэйгээ итгэлцлийг, итгэлцлийг тодорхой хэмжээнд бий болгож чадж байгаа нөхцөлд бол бас 3 дахь хөршийн бодлогыг бид нар хөгжүүлэх боломжтой. Ер нь ч авч явах хэрэгтэй бодлого. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт Тажикстаны нийслэл Душанбе хотод Монгол, Орос, Хятадын ерөнхийлөгч нар уулзаад ямар ч гэсэн энэ одоо дамжин өнгөрөх транзит тээврийн асуудлыг ойрын үед шийдэ гэдгээ тохирлоо. Гэхдээ хоёр хөршийн маань төрийн тэргүүнүүд бас Монголд хандаж хэлсэн үг нь болохоор Шанхай хамтын ажиллагааны байгууллагад Монгол улс нэгдэх талаар бодож үзээч гэдэг саналыг дахиад тавилаа. Тэгэхээр Монгол улс олон жил ажиглагчаар байсан энэ байгууллагад Монгол улс элсгэнд хэр зэрэг ашигтай вэ? Магадгүй энэ нь одоо татилтаар дэглэмтэй орнуудын одоо холбоо гэсэн байдал одоо үнэн үгүй юу гэдэг дээр та юу гэж бодож байна? Манай дотоодын байр суурь бол ерөнхийдөө ажиглагч байр суурь хадгалах нэг хэсэгтээ одоо ажиглая гэсэн ийм л байр суурьтай хэвээрээ байгаа гэж би ойлгож байгаа. Яг гэвэл өнөөдөр ч гэсэн Шанхай хамтын ажиллагааны байгууллага яг өөрөө ямар байгууллага юм бэ? Цаашдаа хөгжил нь хаашаа явах вэ гэдэг бас л ажиглах төвшөндөө байна. Энэ байгууллага цаашдаа цэргийн эвсэл болж өргөчих юм уу? Эсвэл одоо яг улс төрийн нэлээд одоо хүчтэй блок маягийн байгууллага болоод явчих нь үү, тийм ээ? Эсвэл нэлээд нээлттэй одоо эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжсэн, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжсэн, Монголоос бусад орнууд жишээлбэл энд тэгч гэдэг юм уу, Пакистан, Иран гэд олон орнууд элсэх хүсэлтэд тавьсан байдаг. Тэгэхээр бусад орнууд бас элсэж болдог ийм нээлттэй байгууллага байх нь үү гэдгийг бол монголчууд төдийгүй олон орн ажиглаж байна л да. Манай гадаад бодлогын чиг хандлага бол тодорхой ерөнхийдөө эвсэл холбоонд одоо цэргийн эвсэл холбоонд нэгдэх асуудалд бол маш болгоомжтой ханддаг. Тэгэхээр Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд бол одоо ярьж байгаа эдийн засгийн чиглэлийн хамтын ажиллагаанд оролцоод ажиглагчийн байр суурь хадгалж явах нь зөв юм аа л гэсэн ийм л ойлголт олон нийтийн дунд байдаг л да. Тэгэхээр ойрын үед бол яаран одоо нааштай хариу өгөх шаардлага байхгүй гэж та үзэж байна тийм. Тийм яриа хэлэлцээ ойлголцол бол би олон жилээр үргэлжлэх байх Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хөгжлийг ч гэсэн улс хөгжлийн чиг хандлага ч гэсэн цаашдаа илүү тодорхой болох болов
гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн үед бас Монголын улс төрийн байдал дотооддоо ч гэсэн бас эргэлзээтэй болж эхэллээ л да. Юу гэхээр одоо эдийн засгийн хямралаас үүдээд засгийн газар хэр зэрэг үр дүнтэй сайн ажиллаж чадах вэ гэдэг ийм 100 хоногийн даалгаврыг улсын хурлаас засгийн газар төгсөн. Харин энэ даалгавраа засгийн газар тун хангалтгүй биелүүлсэн гэсэн дүн авчихлаа. Тэгэхээр сөрөг хүчний тавьж байгаад үнэлтэй энэ бол та бол эрх баригч олонхын одоо төлөөлөл гишүүн учраас энэ дээр таны зүгээс ямар дүн тавих вэ? Тэгэхээр энэ 100 хоног гэдэг яриа эзэн 100 гэл тийм ээ. Энэ зүйл бол эхнээсээ би бол их буруу ойлголтоор явцсан гэж бодод байна. Яг гэвэл эдийн засаг нэг хэсэг саарлалтанд орсон. Тэгэхээр одоо эдийн засгийг одоо эрчимжүүлэх шаардлага бодитойгоор бий болсон. Тийм учраас энэ рүү чиглэсэн одоо 100 хоногийн эрчимтэй ажил явуулъя гэдгийг арчилсан намын бүлэг дээр ярилцсан, ойлголцсон. Тэгээд их хурал дээр зарим ажлуудаа хий тийм ээ. Хууль батлын, хууль тогтоомжтой их бодлогын дөрвтэй өөрчлөлтүүд оруулъя. Тэр өөрчлөлтөд оруулах хууль тогтоомжийг засгийн газар улсын хурлд оруулж ирье. Тэгээ батлагдсан их хурлаас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ засгийн газар анхаарч идэвхтэй ажиллая гэсэн ийм ойлголт өгн явсан. Гэтэл сүүлдээ бол одоо 100 хоногт эдийн засгийг сайжруулах гэж байгаа юм шиг тийм ээ. Засгийн газар ч гэсэн одоо энэ зөвхөн засгийн газрын ажил юм шиг хаана нийгэмд ч тэр улс төрийн хүрээнд ч тэр ийм буруу ойлголт явсан. За энэ дээр бол манай сөрөг хүчин бол бас сайн тоглож гин гэж би харж байгаа. 100 хоногийн одоо ажил бол их хурлын ч ажил байсан. Энэ дотор сөрөг хүчний ч гэсэн үүрэг байсан. Эдийн засгийг эрчимжүүлэхэд их хурлын тогтоол шийдвэр их чухал байсан гэж. Тэгэхээр энэ сөрөг хүчний тоглолт гэж та хэллээ л дээ. Тэгэхдээ олон нийтийн зүгээс одоо энэ засгийн газар бас яг хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байна уу да гэсэн ийм үнэлгээг бас өгч эхлэдэг байгаа. Тэгэхээр энэ үнэлгээг бас ерөнхий сайд мэдрээд магадгүй энэ засгийн газартаа сэлгээ хийх нь зөв юм а гэсэн юм шийдвэрийг гаргасан сайхан зарлчлаа. Тэгэхээр энэ засгийн газар сэлгээ хийм гэдэг маань одоо тааруухан ажиллаж байгаа сайднараа солино гэсэн үг гэж шууд ойлгогдож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр таны хувьд ер нь одоо тааруухан дүн тавьчихаар сайд нарыг та шууд нэрлэж чадах уу? Одоо засгийн газарт сэлгээ хийх шаардлага бол байсан. Би харин ч ерөнхий сайдыг энэ шийдвэрийг орой гаргаж ийн гэж бодож байгаа. Яг гэвэл өнгөрсөн оны яг одоо өдийгээс үед гэх юм уу тийм ээ. Намрын чуулга эхэлсний дараахан давхар дээлний хууль идэвхтэй яригдж эхэлж хахад би хувьдаа энэ байр суурь илэрхийлж ирсэн. Тэр давхар дээлний хуулийг 2014 оны 7 дугаар сарын 1-ээс хэрэгжихээр батлаач. Тэр дундаа төрийн байгуулалтын байнгын орон дээр дэмжигдсэн их чухал санал бол засгийн газрын 50 хүртэлх хувь их хурл дотроос байж болох юм а гэж. Тэгэхээр 50 хүртэлх хувиа их хурл дотроос байх одоо шигшигдээд үнэхээр сайжилж байгаа сайднараа үлдээгээд солихон зүйтэй гэж үзэж байгаа 50% сайднараа солиоч. Засгийн газраа илүү цомхон бүтцтэй болгоод ингээд 7 сарын 1-ээс шинэ бүтцээр ажиллаач. Ерөөсөө их хурлын гишүүн засгийн газрын гишүүн хоёр ингээд нэг ажлыг зэрэг хийгээд энэ давхар дээл өмсөд ах чинь их хурлыг чадахгүй болгож ин засгийн газрыг чадахгүй хариуцлагагүй болгож байна гэдэг ийм зүйлийг бол өнгөрсөн намрын чуулганаар маш идэвхтэй ярьсан тийм ээ. Харамсалтай нь явсаар байгаад хаврын чуулган дээр очиод хууль маань унсан. Хууль унсан их том шалтгаан бол манай намын удирдлагатай өөрсдийн холбоотой гэж би боддог. Яагад гэвэл тэр төрийн байгуулалтын байнгын орон дээр олон хороо дэмжигдсэн 50% дотроосоо байлгая шилжилтийн үед тийм ээ. Цаашдаа бол одоо багасах тийм өөрчлөлтийг хийж болно. Гэхдээ шилжилтийн үед 50% дотроосоо байлгая 50% солиод ингээд явъя гэсэн энэ саналыг намын удирдлага татаж авсан. Ерөөсөө 100% гаднаас байвал бай, үгүй бол байхгүй болго гэдээс. Ийм л хувилбарлууд төлгсөн шүү дээ. Тэгээд тэр саналыг татаад авчаар юу болж хувирсан бэхлээр засгийн газар эсвэл бүрэн мөсөн уун, эсвэл засгийн газар унахгүй бол хууль уун гэдэг ийм л юм руу тулгасан их хурлын гишүүдийг. Тэгээд тухайн нөхцөл байдалд бол гишүүд бол янз янзаар судалж үзсэн, харж үзсэн. Тухайн нөхцөл байдал засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь унгах одоо улс оронд бол ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал ийм байхад зөв биш байна гэдэг ийм дүгнэлтэн түрээд аргагүй ирэхэнд олон хүмүүс одоо хуулийн дээр эсрэг санал өгөх ийм хүнд байдал руу орсон шүү дээ. Тэгэхээр яг тэр хуулийн дараа би бас сонинд ярилцлага өгчээсэн л та. Алтан уян сайдаа одоо та ийм байдал руу намын удирдлага ийм байдал руу орууллаа. Хуулиа батлаад 7 сарын 1-ээс явцсан бол ерөнхий сайд өөрт нь маш амар авах байсан. Одоо өөрөө энэ өөрчлөлт одоо хийх гэж ярьж штэ. Тэгэхээр нэгэнт энэ юугаа хуулиа одоо намын удирдлагаас олж унсан учраас та одоо саналаа гаргаад сайднараа солио. Ямар сайднаар одоо ямар салбар буруу ажиллаж байгааг ард түмэн хэлээд байна гэдэг би тухайд нь хэлж байсан. Энийг ганц би хэлээгүй арчилсан намын бүлгийн олон гишүүд хэлжсэн гэж боддог. Тэгэхээр давхар дээлний хууль улсын хурал дээр яг орохын өмнө танаа намынхан дотроо нэлээд олон удаа хуралдаж
хоорондоо байр сууриа нэгтгэх гэж нэлээд оролцсон л доо. Тэгээд гарч ирэхдээ бол хэвлэлийнхэн бол за энэ олон хул засгийн газараа авч үлдэхээр тохирчлоо. Бүгд 100% засгийн газраа дэмжсэн коноп дарах байх гэж харж исэн чинь санал хураалтын явцад таны нэр эсрэг санал өгсөн гишүүдийн дунд жагсаалтанд яваад өнгөрөхөд хэвлэлийнхэн таныг нэгэн зоригтой шийдвэр гаргачлаа гэж анзаарсан. Үүний дараа танаа намын бүлэг дээр магадгүй таныг нэлээд хатуухан донгодсон, дарамтлсан тийм өнгөөс байсан гэж хэвлэлийнхэн хоорондоо яриад байдаг байхгүй. Нэг буруу ойлголт тавьж чинь би сая хэлсэн тийм ээ. Засгийн тухайн үед яг засгийн газрыг унахгүй юу гэдэг шийдвэр дээр би бол унахгүй гэдэг талд нь юу санал өгсөн шүү дээ. Өөрөөр хэлбэл тухайн үед надад одоо тохиолдсон одоо юу гэдгийг одоо улс төрд орж ирээд маш гашуун сургамж болсон зүйл бол 13 оны 10 сараас эхлээд ярьсаар хатуу хамбар барьжсэн байр суурьнаас одоо буцаад хүрсэн тийм шийдвэр гаргасан. Би яагаад гэдгийг сая хэллээ тийм ээ. Сонголтгүй болсон. Коноп дарлаа бид нар олон хороо санал өглөө маргааш нь засаг унлаа. Тэрний маргааш бүрдэх улс төрийн нөхцөл байдал бол эдийн засаг улс оронд үнэхээр хүн тэмцэл рүү орох нэ гэдг нь тодорхой байсан учраас тухайн үед бол бид нар засгийг авч үлдэх талд нь шийдвэр гаргасан. Тэгэхдээ би бол засагтай одоо ямар нэгэн байдлаар одоо арчилсан намын бүлэг хувилдаанд орчлоо ч гэдэг юм уу, эсвэл зарим гишүүд нь донгодуулаад одоо байр суурь нь гаргачлаа ч гэдэг юм уу. Тийм юм бол ерөөсөө огт болоогүй. Тэр одоо санал хураалтын өмнө ерөнхий сайдч тэр сайд нарын хинж тэр одоо над руу холбогдож уулзаж бачимгээ чи байр сууриа өөрчлөөч гэж хэлээгүй. Ямар ч шахалт юу дарамт ирээгүй. Энэ бол төвдөө бодиттой зүйл. Үндсэндээ ерөөсөө явсаар байгаад нөхцөл байдал өөрөө ийм зүйл рүү түлхсэн. Тэгтээ миний хувьд бол бодсон зүйл бол эцсийн дүндээ би зарчимдаа үнж үлдэж байна л гэдгээл мэдэрсэн. Тэгээд хэлж байгаа зүйл бол тавьсан шаардлага бол нэгдүгээр ерөнхий сайд одоо засгийн газраа одоо өөрөө өөрчлөх. Одоогийн хуулийн орчинд ч гэсэн өөрчлөх боломжтой гэдгийг харагдаж байгаа үстэй тийм ээ. Тийм учраас одоо хууль унагсан бол та хариуцлагын үлдээ засгийн газраа өөрчлөх саналаа оруулж ир нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөөсөө энэ давхар дээлний асуудлыг бид нар энэ засгийн газрын бүтцийн хуулиар өөрчилж чадахгүй бол ерөөсөө үндсэн хуулийнхаа хүрээнд өөрчлөе. Улсын хурлын гишүүдийн баг тэн хагас нь одоо тэр долларын тэр бомтонгууд байна гэд зарим хүмүүс хэлээд байгаа л да. Тэгэхээр энэ байдал танд юу хэр зэрэг мэдрэгдэж байна. Энэ хүмүүс өөрсдийнхөө одоо их ашигын төлөө бүлэглэл болоод одоо олон нийтийн их ашигыг одоо уландаа гიშгээд зарим одоо чухал хуулиуд дээр ч гэсэн одоо зориуд мошигсон юм бодлого явуулаад байна гэж анзаардаг байгаа байхгүй. Танд энэ байдал өнөөдөр улсын хурлын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлэг нээлттэй. Тэгэхээр эндээс олон нийт хэвлэл мэдээлэл дүгнэлтээ хийгээд тийм ээ судалдаг сонирхдаг байгууллагуудад дүгнэлтээ хийгээд Монголын одоо эдийн засаг одоо баялагын хичнээн хувийг улс төрчид улсын хурлын гишүүд эзэмшиж байна гэдэг тэр үнэлтэд таваар гараад ирчихэж байгаа шүү тийм ээ. Нилээд хэмжээний гэдэг нь бол харагдаж байгаа. Хин нэгэн хувь хүн гэж имзэглэхээсээ илүү миний хувьд зүгээр үнэхээр санаа зовдөг нэг зүйл бол аливаа арчилсан оронд тийм ээ хөгжсөн оронд хүмүүсийн сайн сайхны төлөө улс төрчид бодод одоо төрийн шийдвэр гаргаж чадж байгаа тийм улс оронд бол нэг том зарчим байдаг. Тэр юу гэхээр улс төр, төрийн алба, бизнес гурав тусдаа байдаг. Өнөөдөр манад ямар нөхцөл байдал бий болчиход байна вэ гэхээр бизнес хийжсэн улс төрд ордог, улс төрд ороод улс төрийн ашиглаа бизнесээр үргэлжлүүлээд хийдэг. Тэгээд тэнд юу болж байгааг төдийл нээлттэй биш. Улс төрд байсан хүмүүс төрийн албанд ордог. Төрийн албанд ороод төрийн алба хаагчийн хуваар биш. Төрийн албаны дүрм журмаар, төрийн албаны институцийн зарчмаар биш. Би нөгөө л ямар намын ямар фракцийн хин гэдэг тийм ээ дорж дулмаа хിവэрэ байна. Яг тэр хിവэрэ ингээд бусдтай харилцаа төрийн ажлыг тэгээд явуулгаад ирэхээр өнөөдөр Монголд юу болж байна вэ гэхээр үндсэндээ улс төр төрийнхөө дээр гарчиж. Бизнес улс төрөө удирдах эхэлж. Бизнес ч гэсэн улс төр нь төрийнхөө ажлыг хийгээд эхэлж. Бизнес гэдэг бол өөр ашигын төлөө үйл ажиллагаа шүү дээ тийм ээ. Өөрийнхөө бизнесийн төлөө одоо өөрийнхөө одоо компанийн төлөө өөрийнхөө үр хөвгт гэр бүлийн төлөө ажилладаг ажиллагаа. Энэ бол хууль ёсны эрүүл зүйл. Энийг төр даваад ирэхээр болохгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ бол өнөөдрийн манай хамгийн том хямрал. Бид нар энийгээ зааглаж чадахгүй бол Монголд цаашдаа сайн сайхан ирээдүй байна гэж хэлэхэд маш хэцүү болно. Тэгэхээр та бизнесийн улс төр одоо төрийг удирдах эхэлчлээ гэж та хэллээ шүү дээ. Тэгэхээр магадгүй гишүүд өөрсдийнхөө одоо юу гэдгийг тойрон хүрээлэгчдийн бизнесийг одоо ивент итгэхийн тулд зарим хууль оруулж ирээ тэрийг батлуулах гэж гишүүдийг лоббиддаг, конопыг баг худалдаж авдаг иймэрхүү нөхцөл байдал анзаардаг. Танд иймэрхүү шахалт ер нь ирж ийсэн үү?
Би эдийн засгийн байнгын орооны гишүүн биш, төсвийн байнгын орооны гишүүн биш. Төсөв тендертэй холбоотой шийдвэр гаргахад оролцдог болохоор одоо намайг тийм мөнгөн дээр лоббидах, бизнес тендерт намайг лоббидах шаардлага байхгүй шүү. Мэдээж бизнес эрхлэгчдээс бол их хурлын гишүүдэд хандна. Жишээлбэл одоо манай татварын орчныг ингэж өөрчлөмөр байна. Тийм ээ. Манай одоо юу гэдгийг нотийн татвар бол ийм зөв буруу жишгтэй байна. Хөрөнгө оруулалтын хуулийн дээр эн чинь зөв буруу байна. Ашигт малтмлын хуулийн дээр одоо бизнес эдийн засгаа дэмжихийн тулд ийм шийдвэр гаргахад та кноп дараарай. Энэ дээр бол энэ бол эрүүл зүйл. Яг гэвэл ард түмний иргэдийг төлөөлж бид нар санал өгдөг учраас энэ бол тэр лобби их хурлын гишүүдэд одоо асуудлыг ойлгуулж тийм ээ. Өөрөөр аль нь ч гэсэн лобби гэж нэрлэж болно л доо. Гэхдээ лобби өөрөө ялгаатай. Тэр хаалттай лобби, мөнгө төрөний лобби бол нэг асуудал. Нээлттэй гишүүдэд бүгдээрэнд нь захидал явуулаад тулж уулзаад ингээд шаалт үзүүлээд заримдаа шаард загнаад иргэд бизнес эрхлэгчид ингээд явдаг. Энэ нэг бол бид нар сонсох хэрэгтэй үүрэгтэй шүү дээ. Тэгээ олонхын шийдвэрээ дагах нь бас арчлын зарчим гэж байна. Гэхдээ зарим одоо яах аргагүй олонний эрх ашигтай харшилсан ийм асуудал дээр сөрөг байр сууриас хандах тохиолдолд та одоо алийг сонгох вэ? Жишээлбэл Бурмаа гишүүн давхар дэглэлийн хуулийн дээр эсрэг конов дарснаасаа болоод намаас хөөгдөхөд хүрч исэн. Тэгэхээр одоо энэ асуудал бол харьцангуй намжчлаа л да. Гэхдээ та байсан бол яах вэ? Ер нь бол улс төрд явах хүндөрийн зарчим л байх хэрэгтэй. Улс төрийн намууд дотор фракцийн 8-аар шийдвэр гаргадаг тийм ээ. Улс төрийн намууд дотор зарим одоо өвчтэй лидерүүдийнхээ шахалтаар шийдвэр гаргадаг. Одоо ийм үйл явдал ийм одоо илрэл байгаагүй л байгаа шүү дээ. Бодиттой байгаа зүйл. Тэгэхээр ийм нөхцөлд ийм шахаанд орж байгаа бол одоо тэгээд нөгөө талд нь зарчимтайгаа дэнсэлж байгаа бол тухайн улс төрч үнэхээр бодох хэрэгтэй зүйл. Би юугаа авч үлдэх вэ? Би юуны төлөө энэ таван дотор байгаа вэ гэж. Тэгэхээр би түрүү хэлсэн хүнд байдалд орсон ч гэсэн би өөртөө жишээл гаргасан шийдвэрээ би өөрийнхөө би зарчмаа барьж үлдлээ. Ямар ч байсан миний гаргасан шийдвэр өнөөдөртөө энэ улс хэрэгтэй гэж үзээд би энд үлдсэн гэдгийг. Тэгэхээр улс төрч хүн бол зарчим үнэт зүйлэл барьж авсан. Танай арчсан нам бол дотроо маш олон фракцтай л та. Өөрөөр хэлбэл аргагүй энэ бол 5 нам нэгдсэн нам. Тэгвэл одоо бол энэ зарим одоо энэ улс төрийн нөхцөл байдал ингээ эдэрдэ болоод эхлэнгүү танай фракц хоорондын зөрчил илэрхий хуцтаад засгийн газрыг зарим нь одоо бүтнээрийн солино, зарим сайд нарын солино гэдээ маргалдаад эхэллээ. Та бол энэ сайд нарт нь сэлгээ хийх талд нь байгаа гэж би ойлголоо. Гэхдээ энэ бол харьцангуй оройтсон алхам гэж та түрүү хэлэх шиг болсон. Гэхдээ та одоо фракц хоорондын зөрчил одоо ингээд тэнцээд эхлэх юм бол та аль талд нь орох вэ? Та аль фракцийн төлөвлөлөө? Юу оройтсон гэдэг дээр би тодтол хэлмээр байна. Энэ бол ороо хийж байгаа. Гэхдээ нэгэнт оройтсон цаг нь өнгөрцөн гэсэн үг биш. Ороо эхэлж байгаа ч гэсэн энэ бол хийх ёстой алхмаа гэж. Энийг бол тодруулах хэрэгтэй. Нэгдүгээрт, хоёрдугаарт ерөөсөө нуух юм байхгүй. Арчилсан нам бол 5 намын нэгдэл, тийм ээ. Олон нам нэгдэж нэгдсэн нам. Нам нэгдээд одоо түүхийн хугацаагаар авч үзэх юм бол тийм ээ нийгмийн өөрчлөлтөд харьцуулж үзэх юм бол энэ чинь бол маш богино хугацаа шүү дээ. Тэгээ энэ явцад бол үнэхээр тэр одоо тодорхой хэмжээнд тэр өмнөх намуудын суурин дээр бий болсон тэр фракцийн одоо нөлөөлөл бол байгаа юу гэж бодтойгоор байгаа. Улсын хурлын сонгуульд нэр дэвшгэд фракцуудын энэ үйлчлэлтээр нэр дэвшилт явагдсан. Засгийн газар байгуулагдахад энэ нөлөөсөн бодтойгоор нөлөөсөн. Өнөөдөр ч гэсэн фракцийн харьцаан дээр засгийн газар тогтож байгаа. Тэгэхээр энэ бол арчилсан намын зовлон. Энийг манай намынхан мэдтгүүш мэддэг. Даван туулах хэрэгтэй гэж ярьдгүүш бид зөндөө ярьдаг. Яагад гэвэл фракцийн улс төр дээр нам тогтоод ирэхээр нам чинь өөрөө төр барьж байгаа нам гэдэг чинь эргээд фракцийн төрийн фракцийн ажлуудад хувирчиж. Төрөө чадахгүй бол хүчгүй болгох би төрөөсөн төрийн механизм ажиллахгүй болох шалтгаан бол энэ фракцийн улс төрөөс болж байна. Тэгэхээр бид нар бол зоригтой алхам хийхээсээр аргагүй. Фракц байж болно. Байх үедээ байх хэрэгтэй. Одоо улс төрийн дээр фракц гарчаад байгаа энэ үйл явцыг зас залруулж чадахгүй удаа яваад ирсэн би бол бас ерөнхий сайд намын даргын үед бол алдаа гэж боддог. Зарим улсууд одоо алтан үеиг дарга бол энэ зовлонтой намыг ингээд баланслуулаад аваад явж байгаа нь одоо их чухал хувийн одоо гэж үнэлэх тал байдаг л да. За тийм тал байж болно. Тэгвэл эцсийн дүндээ өнөөдөр бол алтан үеиг дарга бол арчилсан намын дарга гэхээс илүү Монгол улсын ерөнхий сайд. Тэгэхээр улс орны эрх ашигын төлөө хатуу шийдвэрийг гаргаж зоригтой ажиллах ёстой юм. Тэгэхээр та аль фракцийн төлөөлөл вэ? Би бол нэг арчил фракцтай байдаг. Бид бол
Танай фракцч чинь одоо засгийн газарт чинь 2 үлээ. Тий, 2 сайд байна. Ол төмөр сайд, Тэмүүжин сайд. Тийм. Ерөнхийдөө бидний барьдаг зарчим бол арчилсан намыг аль болохоор тийм ээ эрүүл зарчим дээр зарчмаа ярьж шийдвэр гаргадаг. Ийм л нам байлгахын төлөө явж байгаа гэж хэлж болно. Та тэр хэллээ шүү дээ. Фракцийн улс төр төрийн толгойд гарчлаа гэж. Тэгэхээр ийм одоо олон толгойтой могоон зовлон амсж байгаа арчилсан нам яагаад одоо засгийн газар олонхороо дангаараа байгуулж болоогүй юм бэ? Тэртээ тэргүй өөрсдийнхөө фракцуудад гомдлгүй одоо бэлэн хүртэх гэж ядж ш. Дээрээс нь одоо сонгуулийн үр дүн шүү дээ. Бид нар 50-с илүү хувийн санал авсан бол байгуулах байсан. 50-с илүү хувийн санал юу авч чадаагүй учраас бид нар хамтарсан засаг байгуулсан. Тэгэхээр Монгол Ардын хувьсгалт нам болон одоо МУА-ны шударга эвсэлтэй танаа нам одоо эвсэж засгийн газар байгуулснараа алдаа байсан уу, оноо байсан уу? Та юу гэж үздэг вэ? Тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал одоо өөр сонголт байгаагүй л гэж би боддог. Бид нар манан гээд өнгөрсөн 4 жилийг маш их шүүмжилдэг. Би ч гэсэн маш их шүүмжилтэд ханддаг байсан үнэ нэг. Тийм ч учраас 12 оны сонгуулийн дараа хоёр том намын эвсхийг би бол дэмжихгүй байсан гişүүд нэг. Эвсэж болно. Эвсэхдээ нөгөө талд нь хяналт байх хэрэгтэй. Хяналт байж байгаа бол магадгүй тэр доктортой парламентын олон их бүрдүүлж байгаа доктортой эвсэл бол харин ч зоримог ажил хийх тийм ээ шийдэмгий ажиллах сайн нөхцөл бүрдэн шүү дээ. Тэр хяналт нь хаана байгаа юм бэ, хин юм бэ гэж тийм ээ. Их хурл засгийн газар хоёр нь хөл толгойг нийлцсэн энэ нөхцөлд бол тэр хяналт бол хэцүү шүү дээ. Нэг төрийн институт нөгөө төрийн институцийг хянах уг нь бол үндсэн хуулиараа тийм л байх хэрэгтэй шүү дээ. Их хурл засгийн газар нь буцаад их хурлаа бас шаардлага тавьдаг. Тэгээ шүүх засаглал. Гэтэл өнөөдөр бол үндсэндээ бол намаа юм уу фракцийн хяндаг ийм л тийм рүү явчихад байгаа учраас бид нар өнөөдөр бий болцсон байгаа энэ хямралч эдийн засгийн одоо хямралаасаа илүү засаглалын хямрал болчиход байна л гэж үздэг. Уг нь бол арчилсан нам олонх байгаа. Тэр дундаа төрийн 3 өндөрлгөн гуруула арчилсан намынх байгаа энэ нөхцөлд харьцангуй бие биенээ ойлголцоод ямар нэгэн зөрчилгүйгээр төрийн ажлыг явуулах боломж байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй. Гэтэл таны түрүүн хэлснээр ийм засаглалын хямралд хүрчээд байгаа нөгөө фракц хоорондын зовлонтой холбоотой юу? Тэг үнэхээр өнөөдөр би бол их хурлын дарга, ерөнхийлөгч, ерөнхий сайд энэ 3 хүн бол хамтарч ажиллахыг бүх талаар мэрэж байгаа гэж бодож байгаа. Яг гэвэл энэ 3 хүн бол бүх талаар хариуцлага ойлгож байгаа, ухамсарлаж байгаа. Тодорхой бэрхшээлүүд байна уу гэж байгаа. Яг гэвэл энэ 3 хүн чи одоо зүгээр л арчилсан намын 3 гишүүн биш байхгүй. Өөрсдөө үндсэн хуулийн дагуу ард түмний итгэлийг хүлээх сонгогдсон төрийн институцуудыг төлөөлж байгаа хүмүүс энэ хүмүүс ажиллаа хийх ёстой шүү дээ. Тэгээ өнөөдөр энэ 3-ын чинь хяналт тэнцвэрийн механизм өөрөө би нэг хянах үедээ хянаад дэмжих үедээ дэмжиж урагшаа явдаг механизм байхгүй бол зөрчилдөөнд илүү хүргэдэг энэ механизм чинь өөрөө өссөн үсээгүй зөрчлийг бий болгож. Одоо ялангуяа ерөнхийлөгчийн юун дээр манад нэг тийм сонин ажиглалт байдаг шүү дээ. Одоо ерөнхийлөгч бол өөрийнхөө намтай өссөн үсээгүй яваа сөргөлдөөд эхэлдэг гэж. Энэ бол тухайн ерөнхийлөгчийн ааш аран шин гэхээс илүү өөрөө манай үндсэн хуульд байж байгаа. Өссөн үсээгүй бий болгож байгаа ийм зүйл. Ягаад гэвэл манай Монгол улсын ерөнхийлөгч бол харьцангуй парламентын засаглалтаа бусад оронтой харьцуулахад нэлээд хэмжээний гүйцэтгэх эрх мэдэл ерөнхийлөгчдөр байдаг. Тэгээ гүйцэтгэх засаглалтаагаа өссөн үсээгүй зарим талбар дээр очиж гадаад харилцаа байна тийм ээ. Одоо тэгэл маш олон зүйл дээр гүйцэтгэх засаглалтаагаа очиж тулах, шаардах, зарим зүйлийг хоёр талаас нь хамтарч хийх, зарим зүйл дээр байр суурь нэгдэхгүй бол би нэг шахах юм одоо шаардлага орчдөг. Харин тэгж анзаарагдаад байгаа. Энэ бол өөрөө институцийн бидний шийдэх ёстой асуудал. Яагаад сүүлийн үед одоо үндсэн хуулийг бид нар өөрчлөх шаардлага байна гэж яриад байгаа вөхлөр өөрөлд манад ингээд системийн шинжтэй засаглалын хямрал байгааг бол тэгэхээр олж харахгүй хараа байхгүй болж. Өөрөөр хэлбэл шүүх засаглал болон авилгалтай тэнцэх газар бол ерөнхийлөгчийн харьяанд байдаг гэж би ойлгодгийн. Гэтэл одоо гүйцэтгэх засаглалын тэргүүн алтан хуйгийг одоо юу гэдэг шүүх болон авилгалтай тэнцэх газараас нэлээд олон удаа дарамтлж янз бүрийн байдлаар эвгүй байдалд оруулж байгаа нь магадгүй энэ ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлого юм уу гэж олон нийт ойлгоод байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл элбэгдэрч алтан хуйг хоёрын хооронд нэлээд том одоо төрчлөлтөө үүсчлээ гэж ойлгоод байгаа байхгүй юу? Би хувьдаа бол одоо ерөнхийлөгч ерөнхий сайд хоёрын хооронд ийм зөрчилтөө үүсчихэд би энийг ангих гээд байна гэдэг зүйлийг бол нотолж чадахгүй. Тийм учраас би одоо тийм байна гэж барин тавын би одоо ярих боломж бол байхгүй. Гэхдээ би юуг хэлж гэнэ вөхлөр өнөөдөр манай үндсэн хуулинд үнэхэрийн өөрчлөлт оруулах шаардлага байна л гэдгийг хэлээд байна. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал яаж харагдаж байна вөхлөр Монгол улсын их хурл бол үнэхэрийн одоо гишүүдийн тоо бол би үнэхээр цөөн байна гэж харж байна.
3 сая хүнд одоо 3 сая хүн шүү. 3 сая яманд 60 хүн гэж ярьдаг. та судлаад үзээрэй, бид нэг судалгаа гэж ярьдаг шүү дээ. Судлаад үзээрэй. Ер нь бол 3 сая хүнтэй юу улс оронд дунджаар бодоод үзэхэд ер нь бол манай улсын парламентын их хурлын гишүүдийн тоо бол ер нь 40-50%-аар бага байгаа. Тийм үү? Бусад орнуудтай харьцуулахад бусад орнуудтай харьцуулахад маш нарийн судалгаа байдаг. Хүн амынхын тоонд ингээ харьцуулсан. 100 байх хэрэгтэй гэдэг тэр жишээлбэл байх уу? Манайх одоо 2 сая хүнтэй байхад 76 гишүүнтэй болсон. Өнөөдөр Монгол улсын хүн ам 3 сая хүрсэн, тийм ээ. Тэгэхээр үндсэндээ бол энэ харьцаагч гэсэн бид нар бодох хэрэгтэй. Шийдэх асуудал маш их болж байна, тийм ээ. Эдийн засаг бол одоо бид нар 92 онд үндсэн хууль баталж исэн үетэй харьцуулахад өнөөдөр их хурлын шийдэх ёстой хууль тогтоомж бодлого бол маш их болсон. Байнгын ороод цөөлөх гэхээр би бол цөөн байх боломж бага байна гэж бодож байгаа. Яг л хангалттай цөөхөн байна. Энэ хэдэн байнгын ороод байх ёстой их хурл. Тэгэхээр тоо өөрөө их хурлын чанарыг маш их дурайтуулж байгаа. Өнөөдөр байгаа учраас гаргаж байгаа шийдвэр нь бас чанаргүй байна гэж хэлдэг. Асуудал орж ирж байгаа асуудал улс орны амьдрал хурдан явж байгаа учраас орж ирж байгаа асуудлаа судалж танилцах цаг хугацаа маш бага болчихсон. Одоо нэг байнгын орны гишүүн байсан бол би тэр байнгын орныхоо бүхэл асуудлыг нэг үрчлэн судлах боломжтой. Гэтэл би өнөөдөр 3 байнгын орны гишүүн. 3-4 ажлын хэсгийн гишүүн. 3-4 дэд хорооны гишүүн. Ийм л байдалтай л ажилладаг байхгүй. Тэгээд өнөөдөр 100 яман 60 ухна гэдэг ийм одоо зүйл хүмүүс хэлж байгаа буруу биш. Яагаад буруу биш гэвэл их хурл өөрөө гүйцэтгэх засаг шиг их хурл өөрөө дарга шиг ажиллаад байна. Их хурл бол ард түмний төлөөлөл. Тэгэхээр ард түмний төлөөлөл шиг ажиллаж чадах юм бол ард түмэн төлөөлөгч олон байлгахыг эсэргүүцэхгүй шүү, тийм ээ. Тэр дарганыг засгийн газрыг хянжидаг хүмүүсээ бид нар нэг 20-оор нэмчих юм бол ард түмний хяналт илүү сайн болох юм а гэдгийг ард түмэн ойлгох юм бол хүлээн зөвшөөрөх юм бол тэр хэмжээнд их хурл ажиллаа хийж чадах юм бол хүмүүс эсэргүүцэхгүй. Тэгэхээр энэ одоо бодиттой байгаа бид нар 92 оноос ч хойш одоо бид нар 22 жил явчлаа, тийм ээ. 22 жилийн хугацаанд Монголын ардчлал өндөж босоход өөрөө эргээд институт гэж хэлдэг. Энэ төрийн албачин өөрөө чөдөр тушаа болоод эхэлсэн. Энэний чадахгүй байдал, тийм ээ. Бүтцийн буруу байдал, мэрэгшсэн биш байдал. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бол бид нар хүссэн ч хүсээгүй ч хийхээс өөр аргагүй. Та өөрөө улс төр судлаач хүн. Энэ улс төр бас заримдаа бохир заваан, заримдаа бүр залхмаар ийм хэцүү байдаг гэдгийг мэдсээр ээж яагаад та улс төрд орсон юм бэ? Ер нь бол би хэлсэн хурлын гишүүн болтлоо би бол одоо 16-7 жил судалгааны ажил хийсэн. Судалгааны ажил хийгээд ирэхлээр хүнд өөрийн нэг итгэл үнэмшил, тийм ээ, юуг харах үнцгэд төлөвшдөг. Тэр үед яагаад төрийн шийдвэр ингэж гарахгүй юм бэ, те? Яагаад ийм судалгаа, ийм байр суурийг шийдвэр гаргаж байгаа хүмүүс ойшоохгүй, тоохгүй байгаа юм. Би бодлол байнга бий болтгол. Энэ бол би бол маш олон судлаач өнөөдөр ерөн зайл судалгааны гэлтгүй олон үн төрдөг бодол гэж бодож байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч би бол яг тодорхой хүмүүст бол би өөрөө оролцъё гэж ингээд итгэвт бий болох, итгэвт төрөх ийм үе иртгэл гэж бодож байна. Та ерөнхийлөгчийн одоо аюулгүй байдал гадаад бодлого хариуцсан зөвлөхөөг 2 жил хийсэн тий. Тэгэхээр үе үеийн ерөнхийлөгчнийг хараад хаад бага дандаа ирчүүдээс бүрдүүлдэг байхгүй тэгж анзаардаг. Гэтэл та аюулгүй байдал гадаад бодлого гэсэн энэ чухал салбарыг одоо танаас зөвлөгөө авах гэж ерөнхийлөгч таныг сонгосон нь юутай холбоотой вэ? Таныг урд таньдаг байсан уу? Эсвэл хэн нэгэн хүнээс одоо таныг санал болгож тавьсан болов? Яг нь ерөнхийлөгч өмнө нь бол тодорхой хэмжээнд мэднэ л дээ. Тэгээ яг судалгааны хүмүүс бол өөрсдөө бас бичсэн одоо судалсан зүйлээ тодорхой хэмжээнд нийтлүүлэн улс төрчдөд бас ойлгуулахын төлөө ажилладаг. Тэр хэмжээгээр бас улс төрчдтэй бол бас огт холбоогүй биш. Ер нь улс төрийн хүрээнд бол холбоотой л ажиллаж ирсэн. Ер нь бол би ерөнхийлөгчийг багаан тийм мэрэгжлийн баг бүрдүүлье. Бас нэг өндөө бол ерөнхийлөгч хийж байгаа бол өөрөө л ерөнхийлөгч. Ерөнхий сайд хийж байгаа бол өөрөө л ерөнхий сайд шүү дээ. Эцсийн хариуцлага ард түмэн тухайн хүмүүсийг сонгодог, дэмждэг. Хүмүүс мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад алийг авах уу, алийг хаях уу гэдэг бол тухайн ерөнхийлөгч өөрөө дэнслэл явах асуудал шүү дээ. Тэгэхээр мэдээж шийдвэрүүдийг бол ерөнхийлөгч өөрөө гаргаж ирсэн. Зөв зүйтэй үнэхэрийн бодож боловсруулсан зүйлийг бол ерөнхийлөгч сонсдог, тунгаадаг. Би бол энийг илүүдэрж ерөнхийлөгчийг сайн чанар гэж боддог. Та улс төрд ороод удаагүй байна. Гэхдээ магадгүй одоо улс төрд орохоос чи өмнөх таны одоо өрхийн ч гэдэг юм уу, таны хувийн орлого ер нь одоогийнхтай харьцуулахад ер нь хэр зэрэг өөрчлөгдсөн бэ?
За би бол ерөнхийлөгчийн зөвлөх болоод их хурлын гишүүн болоод миний одоо цалин бол буурсан. Би бол тодорхой хэмжээнд би төрүүлсэн гадаад харилцааны салбарт ажиллахад бол яг гадныгаа хүмүүсийн цалин бол дотроод ажиллаж байгаа төрийн албан агчдаас арай дээгүүрхэн тийм ээ. Яг гадаадд амжилт амьдралын зардал өндөр учраас судалгааны ажил хийж байхдаа бол тодорхой хэмжээнд бас бичдэг, нийтлдэг бас одоо төрийн бус байгууллагуудтай бас холбоотой ажилладаг. Бас ажлынхаа хажуугаар судалгаа гээд хийдэг. Тодорхой хэмжээнд бас яг одоо цалингаа нөхөх хэмжээний бас жоохон орлоготой тийм л болж ирсэн. Тэр хувийн орлого бол мэдээж одоо төрийн ажил хийгээд ирэхлээр бол буурч байгаа. За өрхийн орлого манай одоо нөхрийн бизнес бол яг тэр үед ямар байсан би бол тэрнээсээ сайжирсан ч гэж боддгоо. Эдийн засаг жоохон хүндрэлтэй байгаа учраас бас бусад бизнесийнхэнтэй адилхан бор зүрхээрээ бас бэрхшээл тулахтаа туулал ингээл явж лээ. Гэхдээ яг бид хоёр бол нэг бахарх зүйл бол энэ айл гэр амьдрал бий болгосон 20 жилд ямар ч гэсэн өөрсдийнхөө хүчээр амьдралаа босгоод явж байгаадаа бол бас юу гэдгийг сэтгэл хангалуун хүнээс айх царайчлах юм багтай одоо бас болж байна л гэж. Судлаач их нэртэй байсан хүн улс төрч тэр тусмаа улсын их хурлын гишүүн их нэртэй болчоор гэртээ баг үзэгдэхгүй тэгэл хаяа нэг зочин шиг орж ирчээл гараа явдаг ийм нөхцөл байдал чинь нөхөр чинь ер нь дасч байна. Яа би үл яг өмнө нь ч гэсэн ерөнхийдөө би ажилдаа дуртай сонирхолтой судалгааны ажил хийж байхдаа ч гэсэн шөнө ороо өдөр хүртэл суух үедээ суудаг ажил дээрээ ер нь бол нэлээд оройт суудаг. Манай одоо хамт олон ер нь судалгааны ажил хийдэг хүмүүс чинь ер нь орой суух дуртай хүмүүс байдаг шүү дээ. Манай хүрээлэнгийнхэн тийм л байсан. Гадагш татгшаа олон улсын хуралд маш их явдаг. Ерөнхийдөө тиймэрхүү л темптэй байсан. Өнөөдөр би бас огт өөр болсон гэж бодохгүй байгаа. Ялгаа бол өнөөдрийн шийдвэр гаргах төвшөнд ажиллаад ирэхээр хүнд одоо хариуцлагын мэдрэмж гэдэг юм уу, зарим талаар сэтгэл зүйн дарамт гэдэг юм уу тийм ээ. Би одоо энэ асуудалд оролцох ёстой, энэ хүмүүсийн шаардлага одоо тавьж байгаа одоо асуудлыг судалж үзэхгүй бол болохгүй болчлоо, цаг нь явчлаа гэд. Олонний анхаарлын төвд гэдэг юм олонний одоо өмнө хариуцлага үлээгээд ирэхээр энэ талын одоо зүйл бол нэмэгддэг. Тэглээгээд яг 3 хүүхэдтэй манайх айл гэрд одоо их хүнийг орлох, эмэгтэй хүнийг орлох тийм хүн бол байхгүй шүү тийм ээ. Тэгэхээр яг болгоол ирсэн ямар ч байсан 20 жил бит хоёр бол хоёлаа л одоо бие биенийгээ нөхөөл орох үедээ ороод гарах үедээ гараад айл эмэгтэй хүн яаж амьдрдаг үздэг тийм. Тэгэл явал ирсэн амьдрал болж чинь 3 хүүхэд маань яг хоорондоо айгуу харьцангуй зайтай хэдэн насны. Тэр нь бас тодорхой хэмжээгээр дэм өгдөг. Хэрэгтэй үедээ ээж авах дүүнээсээ туслалцаа хүснэ. Гэтэ би бол бас айгүй өөрийгөө бол нэг муу ээж, муу гэр эзэгтэй гэж бас боддгоо бас болоо л гэдэг. Манай нөхөр нэг тийм өстөрд ороод амьдрал хүндэрчлээ гэдэг гомдол бол одоо ор сонсоогүй л. Улсын хурлын гишүүд дотор бас спорт, урлагийн авьяастай бас янз бүрийн одоо ховор сонин одоо тийм 6 дахь мэдрэхүйч гэдэг юм уу тиймэрхүү авьяастай усуд их байдаг байхгүй. Та бол тэдний айланд нь ордог бай. Тэгэд спортын бас дуртай үзэх. Буудлагын спорт надад бас их таалагддаг. Өөрөө бас завч хөлөө гаруул бас болол бас жоохон буудах сонирхолтой. Тэгээд буудлагын одоо буудлагаар хичээлэх гээд одоо бас мэрийгээд идэг. Алдаг оног хаяахан нэг очиод. Гэтэ бас жоохон буудах сонирхолтой. Онцлог зүйл гэвэл. Хизэнээс чи энэ сонирхол чинь бий болсон бэ? Яг би чинь өөрөө Батлан амлах яамны манай стратегийн судалгааны хүрээлэн Батлан амлах яамны харьяанд байсан хүрээлэн сүүлд үндэсний эрүүлийн зөвлөөр шилжсэн. Ерөнхийдөө бол миний ажил мэргэжил тодорхой хэмжээгээр цэргийнхэнтэй холбоотой явж ирсэн. Тэгээд одоо цэргийн янз бүрийн тийм ээ команд штабын тийм бэлтгэл сургуулал сонирхолтой тэмцээн уралдаан болно. Тийм зүйл дээр очиод бас нэг хэрчүүдээс тутахгүй бас тэмцээнд орчих сонирхолтой. Бас нэг их муу бодохгүй бас олон хэрчүүдийг хойно орхинд бас бодвол мэрэгчлийн буудагчтай бод биш шүү дээ. Зүгээр сонирхогчтой ярьж байгаа. Тэгэхээр зүгээр танд ямар нэгэн мастер спорт, буудлагын спортын одоо нэг цол хэрэг байгаа. Нэг тийм өрөөдөл байдгийн. Одоо бас цаг зав хэцүү байна л да. Түрүү ярьсан тийм ээ аль эмэгтэй хүн хөвгч шуухт ажиллагээд ер нь бол буудлагын спортын нэг сайн тал чинь нас голдгоо. Буудлагын олимпиар одоо 50 60 та хүмүүс хүртэл очиод олимпиад орж лээдэг юм билээ. Тэгэхээр цаг зав жоохон боломжтой болвол буудлагаар би нэг тууштай хичээлэх юмсан гэсэн нэг тийм бодол байдаг л та. Одоогор бол тийм мэрэгжлийн тамирчдын дунд орчиж зөрхлээгүй л байна. Сонирхогчдын, манай жиргээчдийн ингээл те их хурлын гишүүдийн ингээ буудлагын тийм сонирхогчдын тэмцээн болдог. Тэр дотор бол ямар ч үсэн хин эрчүүдтэй бодоод эхний 3 тол явж лээдэг. Ер нь одоо
залуу улс төрчдийг бэлтгэх шаардлага ер нь байна. Өөрөөр хэлбэл нөгөө л нэг их хурл сонгогддог хэдэн хүмүүс ингээд байнга л давтагдаж сонгогдоод байх уу цаашдаа шин залуу улс төрчдийг одоо зөв хүмүүсийг гаргаж ирэх тал дээр төр бодлохоор одоо яаж дэмжих ёстой вэ? Улс төр бол олонний төлөө ажил юм а гэдгийг хүн ойлгох ёстой. Улс төрийг одоо өөрөөтөө эрх мэдэл олох, өөртөө ашиг олох ажил гэдээ ойлгочвол болохгүй болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тийм зүйлийг бид нар бол байнга бодох хэрэгтэй. Тэгэхээр би улс төрд орж ирэх гэж байгаа хүмүүст хэлж байгаа үг шүү дээ. Энэ бол тийм ээ. Залуучууд улс төрд өнөдр орж ирэх гэж байна. Сүүлийн үед улс төрд одоо манлайлагчдыг бэлтгэлээ. Улс төрд залуу манлайлагчдыг бэлтгэх юм төсөл гэдэг нэг сонирхолтой зүйл телевизүүдээр нэлээд яригдчихэж байна. Энэ одоо нэг зүйл болж байгаа юм билээ. Би бас сонирхож харж ирсэн. Тэгэхээр энэ бол сайн зүйл. Юугаараа сайн гэж би харж байгаа вэ гэхээр өнөөдөр тэгэхээр манай залуучууд илүү идэвхтэй, илүү оролцоотой амир. Залуучуудын дуу хоолойг нийгэм төрд ажиллаж байгаа хүмүүс шийдвэр гаргаж сонсомоор байна. Энэ хоёр боломжийг бүрдүүлж байгаараа би бол одоо энэ төсөл энэ хийж байгаа зүйлийг би эхлүүлж байгаа хүмүүсийн бол зөв юм эхлүүлж байна гэж харж байна. Нөгөө талд нь би зүгээр энэ нэвтрүүлгээс бас одоо зохион байгуулагчид нь бас бодоосоо бодол одоо анхааралтай аваасаа гэж бас боломжийг ашиглаад танай нэвтрүүлгээр хэлэхэд боддог зүйл бол энэ улс төрд манлайлагчд бэлтгэж байгаа шүү гэдэг энэ нэвтрүүлэг өөрөө их зөв мессежтэй байх хэрэгтэй байхгүй юу? Яг гэвэл улс төр чинь өөрөө олонний төлөө зүйл тийм ээ. Улс төр өөрөө зарчимтай үнд цэвэлтэй байх хэрэгтэй зүйл. Улс төр өөрөө нэгэнт олон нийтийн төлөө үйл ажиллагаа юм бол тодорхой хэмжээнд өөрийнхөө асуудлыг шийдсэн байх хэрэгтэй. Энэ бол үнэхээр зайлшгүй өөрийнхөө асуудлыг шийдэж чаддаг бол хүссэн үсээгүй амьдралын татаад ирэхэд тэнд очисон эргээд өөрийнхөө асуудал руу анхаарлаа хуваах тийм ээ сонирхлоо хуваах юм руу явна. А гуравдугаарт нь бол нэгэнт олон нийтийн төлөө тэр тусмаа өнөөдөр энэ хөгжсөн ийм одоо хурдтай нийгэм ийм амьдрал дунд олон нийтийн төлөө ажиллах гэж байгаа бол чадвар шаардна. Мэргэжил чадвар. Тэгэхээр улс төрч гэдэг бол улс төр өөрөө шууд мэргэжил биш. Ямар нэг салбарт асуудал шийдвэх чадвартай тэгээд зарчимтай ёс суртахуунтай ийм залуучуудыг нийгэм таниулах тийм ээ. Энэ төлөө энэ өөрөө ийм мессежтэй нэвтрүүлэг байх юм бол би их зөв зүйл болно гэж бодож байна. Залуучуудаа оролцуулдаггүй юм уу тийм ээ? Оролцуулсан ч одоо орон нэрийн төдий оролцуулаад байр суурийг сонсдоггүй, үл тоодог, тоомсралдаг ийм нийгэм явсаар байгаад залуучууд нь гудамжиндаа гардаг. Залуучууд нь хувьсгал руу явдаг. Буцаад нийгмийн тогтворгүй байдал үүсгдэг. Бий болсон бүтээснээ эргээд устгаа дахиад шинээр эхлэх ийм л аюул руу явдаг. Тийм учраас би бол одоо Монголд үнэхээр залуучуудыг идэвхтэй оролцуулахын төлөө зөвхөн залуучууд ирээд оролцол та нарын хэрэг гэж орхих биш. Оролцуулахад чиглэсэн бас нэг идэвхтэй үйл ажиллагаа бас зөв байна, чухал байна, шаардлагатай байна гэж бодож байна. Сүүлд анзаараад хахад энэ улсын хурд сонгогдож байгаа болон улс төрд орж байгаа хүмүүсийг анзаараад хахад ихэвчлэн улс төр бизнесийн бүлэглэлийн үр хүүхдүүд юм уу өв залгамжлагчид эсвэл одоо хөрөнгө мөнгөтэй тийм хүмүүс л одоо улс төрд нэлээд өндөр авж ийн улсын хурлд одоо удаа дараа сонгогдох жишээтэй байна л. Тэгэхээр шин залуу чадвартай одоо манлайлах чадвартай тийм залуучууд гарч ирэх жоохон бэрхшээл байна гэж анзаараад байгаа. Улс төрийн гарааны нөхцөл адилхан тэгшхэн биш байгаа нь үнэн. Өөрөөр хэлбэл өнөөдөр сонгуул мөнгнөөс хэтэрхийх хамааралтай байна. Тэгэхээр мөнгөгүй л бол сонгуульд нэр одоо өрсөлдөх хичнээн чадвартай байлгад өрсөлдөх боломж нь маш олон залуучууд таалттай байна, эмэгтэйчүүд таалттай байна. Хоёрдугаарт өнөөдөр улс төрийн намууд өөрөө дотоод арчил тэгэхээр энэ сул дулмаг байгаа учраас улс төрийн нам дотор даргын хүүхэд хин нэгэн даргаар дэмжүүлдэг хүн биш бол өөрөө өрсөлдөөд улс төрийн нам дотор нэр дэвших эрхээ аваад гараад ирэх юм боломж нь хаалттай байна. Тэгэхээр энэ хоёр бол үнэхээр залуучуудад бий болцсон саад бэрхшээл мөн. Таны түрүүн хэлдгээр гарааны тэгш нөхцөлийг бий болгоход л бас анхаарал хандуулах хэрэгтэй. Тий. Одоо жишээлбэл сонгуулийн хууль дээр ажиллаж байна. Ялангуяа эмэгтэй гишүүдийн зүгээс бидний зүгээс тавьж байгаа маш хатуу шаардлага бол сонгуулийн зардлыг маш бага болгох хэрэгтэй гэж. Одоо сонирхолтой бид нар эмэгтэй гишүүдэд Шведийн парламентд зочилсон. Тэгээ Шведийн парламентын гишүүдээс асуусан баг. Та өнгөрсөн сонгуульд хичнээн хэмжээний мөнгө зарцуулж гарч ирсэн бэ гэж. Тэгэхээр би $6,500 зарцуулсан. 1,500-ыг нам надад өгсөө. $5,000 би өөрөө хувьяасаа зарцуулсан. Бүгдийг нь л тайлгнацсан. Одоо би энэ 4 жилийн хугацаанд төлсөн татвараасаа төлсөн тэр $5,000 буцааж авна гэж. Тэгэхээр өөрөөр хэлбэл ийм хэмжээний мөнгө зарцуулж сонгуульд өрсөлдөж болдог байх юм бол ямар ч эмэгтэй хүн, ямар ч залуу хүн нь бол бас боломж нь ш тийм ээ.
Нэгэнт олон түмний төлөө сонгуулийн зардлыг яаж ингэж буулгаж ийнө гэдгийг бид нар бас сонирхоод судлаад байгаа л да. Тэгэхээр нэгэнт сонгуул өөрөө олон түмний төлөө үйл ажиллагаа юм бол одоо олон нийтийн хяналтайгаар намуудын хатуу санхүүгийн одоо улс төрчдийн одоо санхүүгийн сонгуулийн тайлан зардал маш илүү хатуу шаардлагатайгаар одоо бид нар шилэн дансны хуулийг ингээл нээлттэй хуулиуд баталж байна. Энэ хуулиа хэрэгжүүлж байгаа нөхцөлд тийм ээ тодорхой хэмжээгээр сонгуулийн ерөнхий орооны үйл ажил сонгуул явуулах нэлээд зардлыг бол төр өөр дээр авч болж байгаа байхгүй. Олон нийтийн сайн сайхны төлөө. Хаалттай тайлгнадгүй нөхцөл төрөөс мөнгө гаргадах юм бол энэ түрүү ярьдаг миний дахиад буруу зарчим болно. Тэгэхээр сонгуулийн зардлыг бууруулахгүйгээр бид нар нөгөө чадвартай залуучуудад боломж нээж чадахгүй. Шүүмжлэл байгаа боловч нөгөө талдаа нөгөө л эрх мэдэлтэй мөнгөтэй улсуудын хүүхдэд гарч ирэл. За ингээд бидний ярилцах цаг дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцах гэсэн танд баярлалаа. Тэгэхээр улсын их хурлын хууль тогтоох байгууллагад одоо шударга иргэдийн эрх ашигт нийцсэн ийм хууль одоо батлахад та бас өөрийнхөө туршлага хувь нэмрээ оруулаасай гэж ингэж хүсэж байна. Ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын их хурлын гишүүн Нэгд Доржийн Батчимэг оролцлоо. Анхаарлаа тус үзэгч та бүхэнд баярлалаа.